Ирхэм сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.1-аас 7 хоногийн даваагаас басан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн нэй болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 5-ны даваа гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Капе Баскучи, Италийн кофений тансаг соёл Монголд мэдрэг, замун Your Home Your Zone, Вест Будон Баян зүрх салбарт агуулгах төлөөлөх худалдаа зарласан байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 182 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд захидлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Захидлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаяга илгээдгүй. Amiet MJL радио Цэкомрота мэйлэр захидлаа илгээх нь за мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CSS рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны захидал хамгийн хурднаар хүрээд ирэх юм шүү. За хэрэгцээ холоос тийм ээ захидлаар одоо гараараа бичиж захидал илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р барилга 6 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаягл явуулаарай. Нэвтрүүлгээ нөхөс сонсдог сонсогчд маань YouTube-ээс томчуудын шуудан гэж хайхад сонсоорой. За сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. За нэвтрүүлгийнхэнд сонсогчоос ирсэн захидлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. Өнөөдөр шууд утас нээхэд таны өдөө хоолойг өөрчлөхгүй гэдгээ хэлхэн зөө болов. За дээрэс нь энэ уран бүтээлийн жил дуусахад буюу 7 сарын 10-наар ингээд уран бүтээлийн жил дуусдаг. Тэгэхээр тэрнээс нь өмнө амжуулаад захидлуудаа илгээхгүй бол тэгээ юу юугүй 7 сар болоод захидал маань уншигдахгүй болчихоё дээ тийм ээ. Тэгэхээр захидал бичнэ гэж бодож байгаа л та. Захидлуудаа яаруулаад ингээд бичээд өгөөрэй. Ирсэн захидлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ захиа уншигдах өдрийн мэндийг хүргэе. Энэ нэвтрүүлэг олон хүнд хэрэгтэй зүйлүүд уншиж өгдөгт нь баяртай байдаг юм. Хүний захидал сонсож байснаас өөрөө бичнэ гэж бодож байсангүй. Би дээр нэг бүсгүн яриаг сонссон юм л та. Нэг залуутай уулзаад нийлж чадахгүй салсан чимгүй яваад байгаа гэд тэрийг сонсоод надтай адилхан санагдаад захиагаа зориглон бичиж илгээлээ. Би одоо 28 настай жирийн л нэг залуу. Нэг байгууллагад удирдах албан тушаал хашдаг юм. Нэг бүсгүйтэй уулздаг болоод 4 жил болж байна. Хоёлаа залуу хүмүүс болохоор уулзаж учирч авсаар нэг гэртээ орохоо хүртэл ярилцаад манай аав ээжтэй хүртэл танилцсан л та. Би харин тэдний гэрээхэнтэй танилцаагүй л байгаа. Хизээ уулзуулах талаар асуухаар арай болоогүй л гэдг юм. 4 жилийн хугацаанд хид удаа маргалдаж хол байж утсан л дээ. Би эргээд гуугаад левлэрнэ. Хайртай л да, маш их хайртай. Дэлгэрэнгүй бичиг хийсэн эвлүүлж бичиж чадахгүй. Надад хайргүй юм болов гэхээр үгүй. За тэгвэл нэг талдаа гараад нийлмээр байна гэхээр хөдөлж өгөхгүй. Хажууд байхдаа ямар ч асуудалгүй хэрнээ надаас салаад яваад өгөхөөрөө л өөр хүн шиг болчихно. Өөр хүнтэй юм болов гэж тандаж үзлээ. Үгүй ээ, тийм алга. Сүүлдээ аргаа бараад надад алдаа дутагдал байна уу хэлээд өгөөч гэхээр тийм юм байхгүй л гин. Дээд тал нь 6 сар хол байж утсан л дээ. Энэ хооронд өөр бүсгүүдэд танилцаад уулзч ирсэн юм. Аваайтайхан учир зүгөө олоод явж байхад дахиж гарч ирээд чамгүй байж чадахгүй л гэсэн. Тэгээд хайртай болохоор яаж чадахгүй эргээд л нээсэн. Хэсэг айтайхан байж байгаа дахиад л учир нь олдохгүй болоод л эхэллээ. Яг яах гээд байгааг мэддэхгүй салсан ч биш, нээсэн ч биш хоёрын хооронд явсаар л байна. Одоо бүр би учраа олохоо байгаад байна. Ийм тодорхойгүй байдал хүнийг зүгээр тамж дуустдаг юм байна. Би ганцаараа л энэ хүнтэй болох гэж зүтгээд байгаа юм болов. За тэгээд салаад нэг мөсөн яваад өгөөч гэхээр салахгүй юм. Ийм байдалд орж байсан хүмүүс л энийг сайн ойлгох байх. Би одоо яг яах ёстой вэ? Химэн нэрээ нуцалсан нэгэн залуугаас зөвлөгөө өссөн байна. За нэг санжин тэр бүсгүй яриаг 5 жил гэлөө 8 жил гэлөө уулзж байгаа гэд манайх хэрвээ сандживэл уулзж байгаа тэгээд салж нийлээл яг нисэн ч юмгүй салсан ч юмгүй ингээл яваад идэг яах гэдэг юм мэдтгүү. За салаад ингээд бүр явчихаа гэхээр салахгүй. Тэгвэл нийлээд нэг мөсөн гэртээ орчоо гэхээр нэг тийм учир нь олдохгүй. Яваад л идэг. Гэтэл нөгөө цаг хугацаа гэдэг юм нь урсаалаад бай тийм ээ. Хийг хараад яваад идэг. Эгийн байдалд орж исэн үү? За энэ залуу одоо нэрээ аргаа орсон юм шиг байна. Яг яах ёстой вэ? Манайхан комент хэсэгт бас бичээд өгөөрэй. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлээ. Магадгүй та ийм харилцаатай байж үтсэн үү тийм ээ. Энийг яах ёстой гэдгийг нэг талд нь гаргаж болдго юм уу? Үнэхээр болохгүй ингэж явсаар хагаад зам замаа хөөдөг юм уу? Тэгвэл яг юу нь болохоо болчиход байгаа юм бол яг
сайн мэдгүй л байна. Дуулны ярилцаад миний юу болох байгаа юм бэ? Таалагдах байгаа мó гэхээр үгүй тийм байхгүй гэх юм. Тэг өөр хүнтэй мó гэхээр өөр хүнгүй. Тэгсээр нэл ойртож өгөхгүй, холтож өгөхгүй нэг юм харилцаа байгаа даа л та. Нэг талдаа нөгөө нь учир зүгөө олж өгдөг. Нэг талдаа нөгөө нь салж өгч явж өгдөг. Хугацаа алдаад өгдөг. 4 жил гэдэг чинь бас жиж хүний амьдралын тийм богинохон хугацаа биш шүү дээ, тийм ээ. Энэ залуугийн хувьд бол гэрийнхэнтэйгээ танилцуулсан. Тэгсээр нөгөө бүсгүн ар гэрийнхэнтэй бол одоо хүртэл танилцаагүй л явж байгаа юм байна. Тэгээ танилцуулах уу гэхээр болоогүй айл гэдэг тийм ээ. Яг юу хүлээгээд идэгин. Нэг бол яг энэ бүсгүн оронд та байж үзсэн үү? Тэр залууг нэг юм болохгүй байгаа даа шүү дээ, тийм ээ. Тэрийг хэлэх гэхээр яагаад ч юм болж өгдөг. Хайртай хэрнээ нийлж болдгоо юм гэж бас бэдэг юм болов яадаг юм бол. За эфирийн шотоос 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлттэй ойлгож байна. За ярилцаа нэг талдаа шийдэж болдоггүй юм байх та гэсэн байна. 5 жил гэсэн штэ өмнөх 7 хоногийн 3 дахь өдөр яриад хамгийн сүүлийн сонсгоч гэсэн. Тийм. Нэг бүсгээр хэлжсэн. Яг яах гэдэг нь мэддэхгүй яваад байна гэдэг. Ийм байдалд орж үзээгүй болохоор хэлэх юм малтахгүй л байна да гэж байна. Одоо тэгээд залгачвал хамгийн нэвтрүүлгийн цаг яваад холбогдож чадахгүй байна бах та уул нь ярих юм байгаад л байдаг гэн. Энэ ийм одоо яач болохгүй. Өөрөө яг авсан юм байхгүй тийм ээ. Тэгсээр нэ өөр хий нэгэнтэй холбоо харилцаа тогтооч гэхээр гинт гараад ирнэ. Тэгээс халаад ингэ явахгүй. Яг ийм яах гэдэг юм гэдэггүй харилцаатай байж үзсэн үү та. Цаантраа хэлчихэ. Танилцуулжээ. Замтрал хамтралчаар кафе Баскучи. Италийн компани тансаг соёл Монголд мэдрэх боломжтой олжээ. 1883 онд Италийн Монте Чириононы хотод үүсгэн байгуулагдсан 140 гаруй жилийн түүхтэй кафе Баскучи брэнд дэлхийн 40 гаруй орнд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн байна. Одоо Монгол улсад албан ёсоор нэгдээд наадам центрийн нэг давхар, Номин макро худалдааны төвийн нэг давхарт Итали соёл болон амт түгэж байгаа хнэ. За уламжлалт экспрессо, латегаас гадна шинэлэг өрмөц жор байх нэг кафенгийн хувилбар бүхий өргөн сонголттой Итали, било, органик салаад болон мерч бүтээгдэхүүний баялаг сонголттой. За бүгдийг нэг доороос авах боломжтой юм байна. Тэгэхээр шинэхэн хуурсан кофений анхлын унаар хамарч сөргөөд өтгөн таслаг хөөс оруул хөрөх мөчө таны амтлах мэдрэх бүрэн сэргээж өгнө. Халуун зөөлөн амд тань удаан хадгаладаа таны нэг ором Италид хүрэх мэдрэмжийг өгнө. Тэгэхээр шинэ залбартаа та бүхнийг урьж байгаа юм байна. Холбогдох хүчний дугаар нь 77 1883 1883 гэсэн дугаар энэ сошиал хаяг нь Баскучи Монголиа гэдэг ахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамт ажилласан кафе Баскучи Италийн кофений тансаг соёл Монголд мэдрэх боломжтой болж. За ингээд ихний сонсогчийг авъя. Бано. Сүмнүү. Чимдүргий. Чимд. За наад тал дээр чинь би яг тэр бүсгүй оронд байж үзсэн яг нөгөө яг тийм нэг харилцаат нэг хүнтэй 8 жил. Наад чи яадаг гэхээр миний хувьд бол нэг аав ээж өвшөрдөг гэсэхгүй яг тэр хүн талаар. Тэгээд бүсгүй хүлэмжшэрхгүй. Яг би ингээд салчи гэхээр өөрөө сайн байгадаг. Тэгсээр нэг аав ээж өвшөрөх аав ээжийнхээ үгнээс гарч болтгоо. Тэгээд яач болтгоо. Тэгсээр ингээ өөр хүн байна уу хайхаар ингээ яг таалагдсан яг тэр бүсгүй шиг таалагдах хүн байдгүй байхгүй. Тэгээд яг өөрөө болохоор сайн байгаад аав ээж өвшөрөхгүй тэгээд салж болтгоо. Нэг тийм харилцаа бол байсан шүү. Тэгээд 8 жил гэдэг чинь урт хугацаа. Тэр хооронд аав ээж чинь зөвшөөрөхгүй хിവэрэл байгаа юм уу? Тий, ерөөс зөвшөөрөхгүй. Яагаад болдгоо юм бол? Юунд болохгүй юм бол? Үгүй яг нөгөө талаар яг нэг жоо муу шум ч юм ер нь хүн чинь нэг муу зүгээр ганц нэг юм сонссон л байж магадгүй ч юм уу тийм л хийсэн ба. Дам яриа юу? Тий. Яг тэгээ өөртөө яг уулзч үзүүгээс нэ. Уулзч байгаагүй юм уу? Уулзч байгаагүй тийм байгаагүй. Хөөх тэгсээр нэ дургу. Тий, тэгсээр нэр нь дургу байсан. Тэгэл. Манай ажлынхантай нэг уулзсан юм. Тэгээ манай ажлын нэг ихч очиод тэр тухайн тэр бүсгүн талаар жоохон юм ярьсан. Тэгээ дургу тэр жигтэй дургу болчихгүй. Тэгэхээр нэг дам яриа сууд хийцэн байх нь шүү дээ. Тий, ер нь бол нэг тийм харьцаа бол байсан шүү. Яг энэ 8 жилийн хугацаанд нөгөө бүсгүй танаас одоо жишээ нь нэгэрт орохгүй мó гэдэг ч юм уу шаарддаг гэсэн үү? Яг гадаа наа. Гэхдээ ер нь бол би бол тэднээс чи байгаал тэгэл өөрөө яг ажилтай бол ингээл байдаг байсан л та. Тэгэл ер нь завч хөлөө гарвал тэр бүсгүүргөө явдаг. Тийм биш үгүй. Бас яг тэр бүсгүн талтар бол яг
нөгөө сууй муу гэж яг хэлж болдгоо. Тэр өсгөл надад уг нь суухаар байдаг. Тэгээ нөгөө угаасаа аав зөвшөөрөх болохоор яаж болдгоо. Зөв юм Тийм биш шүү. Тий. Яаж салвт хоёр маань? Тэгээл яг хөө тэгээд сүлдээ өөр нөгөө энэ ярил нэг балсаа юм боллоо. Угаасаа тэгээд нөгөө аав ээж сүлдээ нөгөө үнтэй суухгүй тэгээ явуудахаар нэг өөрийнхөө нэг найзынхаа хүүхдэд танилцуулаад За. тэгээ суулгах гэж үзээд угаасаа тэгэл яг тэр бүсгүүтээ бүр хамт байж захтаа хүртэл өсвөл угаасаа нөгөө сэтгэл байхгүй юм лээ. Тэр бүсгүүгээ явуудаг гэсэхгүй. Би ерөөсөө ингээд яг үндэг өөрөө хайртай үнтэй. Тэгээ нөгөө өсгөө болохоор байх гээд бүр ингээд байгаад идэг. Тэгээд бүр ээж аав нөгөө ирэхээр бүр тустаа ингээд байхтай тэрэнд нэг битэрэг байлгацдаг учраас. Тэгсгэрнээ би бол зүгээр л яваад байдаг гэсэн. Хэд хоногор ч байхгүйгээр. Хоёр талд хоёр бүсгүй хэцүү байдалд орсон. Өөрөөсөө тэгэл угаасаа нэг сэтгэл байхгүй бол тэгэл нэг өөрийнхөө сэтгэлтэй үнэлүүлэхгүй явдаг юм байна. Тэгээд ерөөсөө тэгсээр сүлдээ салсан л та. Бархаа ойлоод. Үнэхээр нэлж болохооргүй болоо тийм ээ. Үнэхээр босхгүй бол босхгүй юм шиг. Тийм байна. Тийм болсон шүү. Удаа хугацаа. Баярлалаа танд орой сайхан өнгөрүүлээрэй. За орой сайхан өнгөрүүлээ. За. Яа 8 жил. Урт хугацаа шүү дээ. 8 жилийн хугацаанд бол аав ээж нь зөвшөөрөхгүй байсараа байгаад зам мөр хөөсөн л гэдэг чинь. Уул нь нэг гэртээ орж гоод үзээд идэг. Энэ хүмүүсийн нэг тийм дам яриа гэдэг ч юм уу те. Яг тухайн хүнийхэн талаар өөч мэдэхгүй жинтэнд очиж ингэж яригддаг яриас хүний амьдралд асар их нөлөөлж одоо ингээд хор уршигтай байх юм да нэр. Гадаад үзмж гэдэг ч юм уу байгаа байдлаар нь дүгнчээд тэрнээсээ болоод тэрийг дэвргэд цааш нь ярддаг ховж ивл юм да тий. Тэрнээс болж тэр хүнийг дүгнж идэг. Тэгээд ингээд амьдрал ахуй хүртэл салах нийлэх тэрэд болно гэдэг бол аюултай. За эфирийн шууд утас 77 77 38 87 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Аав ээжтэй суух гэж байгаа штэ хэцүү ч юм даа л гэсэн байна. Дахиад нэг ярилцаж үзээ шийдэлт хүрэхгүй бол замаа хүүсэн дээр ах болоо даа гэж бодож ингэж. Дараагийн сонсогч байна уу? Байна уу чим дөргөө? Арамд дээ. За надад нэг тийм ястаа нэг авч чалтгүй хайж чалтгүй нэг тийм юу байсан. Яач чулах тийм ээ. Тийм. 18 настайгаас эхлээд рүүнтэй байсан. Тэгээд нэг хадам тал маань юусоо намайг ерөөсө хүлээн зөвшөөрдгөө. Тэгээд хөдөөний залуу нөгөө залуу маань тэгээ хөдөө тийм байгаа газрынхаа уурхаад ажилладаг. Тэгээд би бүр хотод ингээд ажилтай төрөлтэй байгаад бүх юм архиад ингээд тэрүүнийг танилцаа тэрүүнтэй бүр ингээд яа болоо хоёлаа яриа тохироод яа тэгэл нөгөө нэг ирээгээд нөгөө нөхрийг бол дагаад ингээд хэдний нутагт ингээд сууршихаар болоо тэгэл ингээд юм хаяал ингээд явж байгаа очиод тэгэл эхлээл явтаахаа хүлээж авсан тэгэл оцсон гутал нөгөө хүн маань эхлээл айгүй гоёсэн тэгээ айлын тоон банд доороо олон дүүнэртэй тэгээд ингээл бөөндөө ингээл нөгөө олон дээр олон болоод идээл очигнал ингээл амьдрал нэг жиг таарсан заа нэрэл сүлд ахтан тавьдаг болсон сүлдээ гэрээс нь хөөгдсөн би тэгэл гадаг сүлдэн тэгэл би 24 хамттай нэг хүүхдэд тэрэл хөөлөөд би нэг сар төсөөл тэгэл яг маргааш нөгөөд ингээл за нэг 2 хоногийн дараа л ингээл цаан тархчихсан тэгэл ингээл бүр ингээл пижнэл өгдсөн чинь нөгөө өвчгөө чанаал яг тэгээд нэг махын ингээл эргүүлчихэл галби чанаал гэдэн тэгэл ингээл махын эргүүлчихэл тэгээд гэсэн чинь хүүхд маань бүр амар цас хэл орлохоор нөгөө тэгэл эргүүлжсэн махаа ингээл тэр чигт нь орхичаал тэгсэн чинь нөгөө ингээд нөгөө эргүүлээд ингээд махын ингээд галын дээг ингээд тоогоноос гаргаж хахт ингээд хатгаад авдаг нэг сэрэ шиг юм ийм
тэр мартаа ингээд тэр чигт ингээд зоогоод ингээд нөгөө тэгээд тооноос нь унжуулаад ингээд ойрчиж. Тэрийгээ анзаарсангүй би нөгөө хүүхдээ болохоор ингээд ирж түүгээл хүүхд рүү очиод ингээд хүүхдээ аваад ингээд жаарч ирэнгүүтлээ. Аяа мотой юм тагаа шангаа ухтраатай хайдээ. Юу ч мэддэхгүй хаанхи ямар ухсал удам цаа татанч мэддэхгүй. Тэднийх ингээ бүгд ингээ юм бод бар хүмүүс. Тэгээ би ч нөгөө өөр нэг амар тийм цагаан шар хүүхд хүн тэгээд тэгсэн чинь нөгөө хүүхд маань тэгсэн чинь надад төрөөс нэг тийм цагаан тийм уснаас яахгүй нэг мүлчийсэн цагаан шар юм гараад. Тэгэхээр өөр хүний хүүхд гэж удаад байгаа юм уу? Тэнгүүд ингээд манай удам дуугаасаа үедээ чи юм бор хүн байгаа. Нэг цагаан хүн байгаагүй одоо манайхныг харагдсан нэр ингээд дарагтай нэг ялгаасан хараад батлын тасч хар хүмүүс байдаг мэд. Ханы юмэр. Тэгээ намайг манай хүн байхгүйсэн тэгээд хоёр хоног бүр ингээд хөхний сүү ширэгтэл илтгэв далаагаар хилээд тэгээд угаасаа бүтэхгүй мэн гэдэг. Тэгээд би шууд хөстөөч нь холбоо чадаагүй тэгээд шууд хүүхдээ аваад тэгээд шууд намайг шүн тэгэл одоо суудлаар ирж байгаа суудлаар буцахгүй ал маргааш өглөө тэр хааны тракторлын хүлээх тархинд хонж байгаа юм байна. Юу гоцаараа. Амар. Энэ цаг хэлгээд чамаг би гэртээ байлгамааргүй нэгэ. Тэгээ шууд ингээд 10 цагаас байгаа нэрдэг. Тэгээ нэг 10 30 мөчийн алдаг ингээд буцаад ингээд хөдлөө дотроо явдаг. Тэгээд 30 мөч болж байгаа 40 мөч болчихсон. Тэр хацаа намайг ингээд шууд ингээд хүүгээ гарсан. Би тэдний газар ингээд хүүхдээ ямар газар хүүхд манаас 2 давхар үлээтэй. Тэгээ хүүхдээ шууд ингээд газар ингээд тохойны үүр нь ингээд яг тэдний хашаанд ингээд гэрийнх нь ингээд юун дээр ингээд гэртээ ингээд хаяанда ингээд толгой тавьсан. Тэр үүрэн дээр ингээд хүүхдээ тавьж агаад ингээд өөрөө газар сууж агаад хуцаа би нөгөө хийсрээр төрсөн ядахнаа. Тэгээд шууд ингээд газар сууж агаад хутлаа өмсөө давхар өмдөө ингээд өмсөө тэгээд шууд хүүхдээ аваад шууд үлгийтэй хүүхдээ аваад нэг 2 шиг памперс авсан байсан баг. Тэгээд тэгвэл ерөөсөө хүүхдээ мөвдөөч аахгүй тэгээд шууд халааттайгаа шууд тэрчтэй байгаа цугаал шууд хотроо. Ялах битэй үнийг ямар амар юм бэ. Тэгээд нөхөр маань маргааш өглөө нөгөө маргааш оройн ингээд ирээд тэр үед нь би аль хэдийн нэг улаан матчтай ирсэн маань. Тэгээд дээд хоёр уурлаад хадаж хамаалт яаж би ятах нөгөө дөрөөд яваад тусаа аав ичээрээсээ явуулахгүй гэж яхад нь. Тэгээ явуулахгүй гэтэн та нарын хүслээр би байсан мэт одоо би баг том юм болсон бас ухаан юм яриад тэгэл явсан дээр та амаа алгадуулаад хүүхдээ тэрэл орж татдээ ээж маань уйлал ээж хоёр маань уйлал авсан тэгэл хурман ирчээд ингээд юу ч хэлчихгүй би тэгээд тэр нөхрөөгөө би ингээд даа ингээд араас ингээд юу ингээд араас миний араас ингээд баг намайг ингээд богоноос буучих маань нөхөр баг наваг татсан намайг ингээд баг трахта богоны буудлын дээр намайг ингээд хүлээгээд тосцоод байгаа тий нэг тийм горцоо яваад байна шүү дээ тий тэр хүнийг бүр надад тийм сэтгэлтэй гэж бодоод ингээд хүлээгээд байжсэн чинь тэгээ байгаагүй за тэгээ одоо яг даваасаа тэгэл юу ч одоо богоноос хуурсан тавхаад ирүүл гэдэгтэй тохиолгаж яхаж ингээд тэгэл гэртээ хараад хад гэртээ оронгуутлаа за би одоо ингээд яг унтаад амраад намайг хэрхэд ирсэн байна гэж хүлээгээл тэгээд арай олон гот нь өглөө болсон байна гэж ингээд хүлээгээл өглөө ирэхэд ингээд хүлээзээр байгаад би хавртаа залгаад тэгээд тэр хооронд ерөөсөө ярихгүй над руу ярихгүй ерөөсөө уцаа авахгүй зарлахаар ингээд уцаа авахгүй тэгээд ингээд би ингээд аав ээж хоёртой ингээд муудаад одоо би ингээд явцгаа хүүхдээ ингээд охиноо аваад ингээд явцсан гэдгсэн чинь нэг өдөр шал танихгүй нэг гэрээстэй дугаараас залгаад нэг эхлээд нэг залгасан байсан тэгээд дахиад ингээд залгахаар нь ахын зурдаа дахиад татварчтай тэгээд дахиад би буцаад эргүүлээд тэр дугаарлаа залгасан чинь би ингээд тэнцээс ингээд орон нутгаас ингээд нэг юм дайвар нэг хүүхдээ юм тэгээд нэг юм хайрцагтай юм аяар авчирсан юм аа тэгээд ах нь энэ дэлгүүр дээр ингээд үлдээчлээ тэгээд чиний утас тэгээд нэг юм зураг энэ төр байсан тэгээд энэ дэлгүүрийн хөтөлбөртөөс асуусан чинь танин гэж байна тийм юу дэлгүүрийн танай годамны үзүүрийн дэлгүүр гэсэн би тийм бүрээсээ тахны юу гэсэн дайвар чи орхио явлаа чи дайвараа ирээд аваараа гэд. Тэгээд дайвараа ингээд
ирээд аваад тэгээд ингээд дүүтэй очиад юу юм бол гэж бодоод очиад ингээд авсан чинь ерөөсө тэднийд байсан охин битээрийн бүх юм боогод үгүй явуулчих юм тий. бүгдийг ингээд хувцлаад ингээд бүр ингээд тэгээс нэг ингээд тортой юм унаар энэ тэгээд тахлаа би ч бас тэднийд очтой ингээд бас ингээд нэг талдаа ингээд түрээд явдаг юм чим дамтай нэг талдаа бас ингээд дээдлэлт ингээд угсарчдаг ингээд нийтээр 3 чим дамтай очсон байхгүй би нөгөө чим дамнд байхгүй хайрцаг тэгээд нэг тортой юм гэдсэн чи зүгээр л нөгөө ногоон шуудан тийг явуулсан миний хуцыг чим дам байхгүй. За тэгээд хүн чинь тэгээд угаас нөгөө шантарсан цаа байли би ч одоо тэдний байх хугацаанд өчнөө юм үзлээ. Дэлгэр үл хүний ганц охин байдаг одоо ах маань уурлаад одоо би чамаа хүүхдийн бол адуу чихгүй одоо чи бойл одоо ажил төрлөө хий одоо өөрийгөө өөдөн тат одоо тэгээд би тийм охин маань нөгөө нэг хүүл шуугчны хойсон байхгүй. Тэгээд хоёр маань охиныг ингээ хараад үгүй одоо ингээ хацлаа хий өөрийгөө бод одоо бойл наа залууч одоо бүтэхгүй мэн гэл. За тэгээд нэг сайхан ингээ ажил төрлөө нэг 3 сар гарантаа 4 сартаа болж жатсан шахуу ажилдаа ороод ажлаа ингээ нэ сайхан ингээ гоё хэвтрэл ингээ сэтгэл санаа нэх гоё болоод ирсэн. Гай газарт ороос хэвтрэл багшийн дээд нөхөн гарсан дээр нөгөө нэг залуугаа дахиад нүүр тулсан чинь нөгөөх маань дахиад салхаа. Яасан муухай юм бэ? Нэлх нэрээ ахт нь хүүхдүүд явж хахад нэг удаа залгаж яриаггүй ч. Тэгэл гиснэл аав ээж хоёр маань уцсан маань аваад ингэхгүй байсан ийм байсан тийм байсан гэх ингээл ерөөсө миний амьдралыг миний хүүхдийн маань 5 нас 6 нас хүртэл надыг ямар ч амьдралтай болгоогүй өөрөө өч хүнтэй суусан байхгүй ингээл надыг ч ингээ хүнтэй байлгасан суулгасан байхгүй ингээл намайг тий ажил хийхгүй энэ ч ажил хийнгүү чинь өмнө говьроо уурхад авах чинь тийш яваа гуруулаа байл тийч намайг аваач би тэгэл нэг дөө хүч толгойг амт шийдгээл тэрийг харахаараа л ингээл тагаа явчих. Тэрнээ ингээд уусгараад үлдчих гээд үзээд байна уу? Тэгээ одоо мэдгүй би тэгээд бүр ингээд сүултээ би тэгээд бодчихсон. Би тэгээд шууд тэгээд хэлчихсэн. Чи өөртөө амьдрал ерөөсөө амьдрал биш юм. Одоо яг ингээд айл амьдрал болчих гэх юм бол энэ айл нэг бүтэн нэг одоо нэг хоёр аяг нэг хоёр хаалбар тэрэ тийм байхгүй ерөөсөө нэг тийм хонцын амьдралтай байгаа газар маань. Тэгээд би ерөөсөө тэгээд би ерөөсөө ингэж байж чадахгүй маань. Яахнаас хүүхдэд төрөхдөө чи битэрийг яагаад танаа гэрээс яаж гараа явах чи яалаа. Би одоо өстөө ингэж чадахгүй би одоо болиё гэд ингэ шууд тэгээд гараал тэр өмнө говийн шууд гараад тэгээд шүн амар ааттай би бас тэгээд шүн ингээд 11 өнгөрөөгөл бас дахиад нөгөө залуу томлуудаар ингээд шүн 11 өнгөрөөгөл хот явдаг газрын дэлгүүрийн үүдэнд очиод тахсан чинь нэг залуу хот руу явна гэж ганцаараа явж ин хань болоод явах хүн хаваа харж ин гэл түнгүүт тэгэл би явъя гэл тэгээд суугаад явсан. Суугаад явахдаа тэр залуугийн машин суугаад явсан. Одоо би тэр залуутайгаа суучихсан. Хүний хувь тавилан гэж тийм ээ. Тэгээд миний охиныг өнөөдөр 2-р хасаа нагууч гэсэн өнөөдөр миний охиныг үнэхээр сайхан аав нь болцоод над миний амьдралын тэр хүнд би урдныхаа тэр нөхөртөө би мөнхээр хайртай дуртай тэр залууг ингээд би харахаар л мэдрэл мотоо олчтой шалтгааныг болчтой үг авах байдаг гэдэг юм. Ир хүний нөмөр нөлөө ямар эдийн тэр ир хүний ингэрт ихлээ тэр ир хүний хажууд ингээд хaalтай хаалгүй ингээд сууж ахад гэсэн татгалан мэдрэмж төрдөг дулаахан мэдрэмж төрдгийг энэ хүнтэй суугаад мэдэрсэн. Амьдрал ямар байдаг юм бэ? Ир хүн ямар байдаг юм тийм ээ? Тий. Ир хүн би энэ хүнтэй тэгэл яах бас аав ээжээр нь хэлцэл хийсэн шиг байгаа тэгэл нэг хүүхдтэй үнтэй суулаа муулаа хүний хүүхдэд эцэг болж чадахгүй бол хэрэггүй өнтергөл аав нь хадам аав манд нь тэгэл ингэж хэлцэл байсан. Тэгээд хүн илүүддэггүй гэж та өөрөө хийж ярьдаг үстэй. Би энэ хүний хүүхдтэй гэж хүүхдтэй байх тусмал л би илүү хайрлахтай байгаад тээ. Чинь хоёрын эмэгтэй хүн шүү дээ. Ирээдүйд би энэ хүнийг энэ охиныг би ингээд сайхан өсгөөд ингээд энэ охиныг би үнэхээр зөв хүн болгоод өсгөх юм бол энэ охин миний хүлээх хүчин өстой. Энэ миний би өвдөд хөвтлээ гэхэд энэ охин надад ядаж надад нэг аяг цайд хүлээд өгнө гэж тэгээд ярьдаг байсан. Тэгээд 3 жил өмнө энэ хурмаа аваад ороод
Би Солонгостэйсэн тэгэл гисэн чинь нөхөр маань аваад ороод тэгэл охин маань одоо охин маань 7 дугаар анги. Тэгэл 5 дугаар ангид байхдаа би 3 дугаар ангид байхад яваад тэгэл тэрний доотлих нь ингээд дүүгээ ингээд аавтгаа тэр 3 гэрэл гэртээ үлдсэн намайг яваад би жил гарын очиад гэсэн чинь наа яваад явсаа яваар ингээд би бас ингээд өөргөн төсөө эцэн биш шүү дээ. Тэгээд тэр хүнд үлдээгээд ингээд явхад гэсэн чинь аавгаа бүр үнгээд хасарсан байсан. Эвээ. Тэгээд ямар ч юм манай нөхөр би ямар ч байсан ингээд үхлээл гэж батхад би хүүхдээ чинь ямар ч байсан би чамайг ингээд оройтой ажилласаа оройтой тэгэхэд нэг аюу хоол хийхээр миний эд тэнд ингэж ядарч байгаа шүү. Тэнд юм байгаа шүү. Гэхдээ болгож өсөсөн байна. Мундаг байна. Дүнгээр сайн хүртэл сүсэн сайн залуутай ханилсан. Юу одоо тэгэл ингэж харж байхад ингэж хүүхдүүдийнхээ амьдралд хүмүүс амар их оролцох юм аа. Эндээс л ингээл одоо яг ингээл түрүүний залуу яаж байгаа ингээд эцэг ихэн дургуутаад байна гэж байгаа байхгүй юу. Миний өмнөхний амьдрал дээр ч гэсэн ингээд тэр эцэг ихтүүд нь ингээд тэр эцэг их хоёр ингээд жоохон димнэл жоохон ингээд хүүдээ ингээд түлхэж өгвөл жоохон хүүхдтэйгээ ингээд тархийг угаахгүй тий. Ингээд одоо ингээд хаавсан холоосоо хүний хүүхдийг аваад ирсэн миний хүү одоо ингээд гэл тэр аав жоохон дуртай байгаа тэр ээж жоохон төштэй толгууртай зөвлөгөөтэй байсан бол яг би нэг 2 цаг амьдралаа би муудаг би бол 2 цаг амьдралаа дээшлсэн сайн сайхан амьдрсан гоё байсан жаргалтай байгаа. Гэтэ бас хүнд ингэж хоёр амьдралыг ингэж үзүүлж явах хүүхдтэй тэгж шаардлагагүй юм шиг санагдсан. Тэргийн хүүхдийн амьдралд оролцоод тэргийн ингээд эртний хүүхдийг ялангуяа муухай юм төшөггүй толгуургүй ямар ч юм зүгээр л нэг юм хэрэгцээний болгоход тусагт ингээл энэ миний хүүхэд гээл ингээл яг өөрийнхөө л ингээл үгээр байлгах гад ингээд юм муухай тийм байлаар олгосон байгаа хгүй тэр айл. Харин тийм. Тэгтээ хувь тавилан гэж тийм ээ. Амар нэг тавилан бишал үдийста хийх чухалгүй. Зүгээр таныг сайн ойлгож байна. Мундаг байна. Тэр болгоны давж гарч ирээд тийм байдлаас үдээс эрэхт хүрсэн байна гэдэг. Үнэхээр мундаг байна. Танаар бахархаж чинь, таны ханаар бахархаж чинь, охиноор нь бүр их бахархаж чинь. Гэр бүлд наад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. За баярлаа. Баярлаа. Танаар мэдлэгийг үргэлж сонсож байнга дэмждэг шүү. Баярлаа танд. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За. Ай яаста. Нэг байна гэхээр илгүүг юу ч алга. За хамтраалагч танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Yorhom Yorson Best Bottom Баян зүрх салбартаа агуулгах чөлөөлөх худалдаа зарлаж байгаа юм байна. Нарантуул цахим уул зүрийн зүүн урд байрлах Баян зүрх салбартаа 5 сарын 31-ний дуустал агуулгах чөлөөлөх худалдаа зарлаж байгаа. За та нэгийг авбал үндсэн үнээр нь 3-аас дээш хэрэг авбал бараа авбал бөөний үнээр нь авах боломжтой юм байна. За буудан тавилга электрон бараа цогцоор нь худалдаа авах боломжтой. Best Bottom компани Баян зүрх салбар нь өглөө 11:30-аас 21 цаг хүртэл ажиллана. Харин Багнуур налах дөрөв болохоор хүргэлт үнэгүй байт юм байна. За 3 сая төгрөгийн худалдаа авалтын дунд бол хүргэлтийн үнэгүй үргэлт өгнө. За дотроо бол эн чинь маш олон юмтайгаа ухаалаг бодоо үйлдвэрлэгч нь USB болон Bluetooth цэнгэлэг ширээ бол ашиглах тавцсан аяны суурь автомат хүл амраагчтай захиалгын төвөөр дамжуулан ухаалаг бодон өссөн материалаар нь захиалаад авахс боломжтой юм байна. За бодит үйлдвэрлэх давуу материалууд өргөн сонголттой та бүр 200 төрлөөс нь сонголт хийж байгаад захиалга өгч болох нэ. За тэгээд бүх төрлийн солор буюу нарны зан захиалгаан, нарны цагаар аждаг захиалгаан бараа байна. Камен зуух, хоолны ширээ санал листийн, кивс зурагт хөргөгч хөлдөөх зэрэг бүх төрлийн электрон бараг нэг дороос худалдаа авах боломжтой юм байна. Улаанбаатар хотын баруун зүүн урд хойно гэсэн 4 бусдаа салбар байгаа. Баталгаат хугацаа нь 12 сар. Бүх банкны 100% лизингтэй. Холбогдох хүчийн дугаар нь 77 77 60 77 77 60 гэсэн дугаарыг сошиал хаяг нь Best Bottom гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Yorhom Yorson Best Bottom Баян зүрх салбарт агуулгах чөлөөлөх худалдаа зарласан байгаа.
Яамтайгаа сонсогчдоо баярлалаа. Аав ээжийн хүүхэд хариуцлага гэдэг зүйлийг зааж сурах хэрэгтэй дээ л гэж байна. Стол нэр юм сонсох нэ гэж. Үнэ. Стол энэ шууд ирлээ. Нэвтрүүлгийг явуулж гиснээс хүний амьдрал ямар олон өнгөөр сүлэлддэг юм ээ. Хин юуж туулж байгааг бол гаднаас нараад үнэхээр мэдэх боломжгүй юм байна. Яаж давж гарсан бол доо гэмээр зовлонгол нэвтрүүлгээс сонсож байна. Ямар нэгэн зохиолгүй ахил бодод өөртөө тохиолдсон зүйлүүдээ сонсогчд маань холбогдоод ярьдагт маш их баярлалдаг шүү. Хүний дэд хүмүүст л хүний хойд эцэг их болж чаддаг гэж боддог доо. Төрөөс нь би өсөсөн нь аав ээж болдог гэж үнэн шүү. Ороо дээр сайн хүмүүс их би ээж хоёр сайн аавтаа сайхан амьдралтай болсон байна гэж байна. За дараагийн сонсогч. Байна уу? Байна уу чимдүргий? Аав чимдүргий. Саяын үсгүй сонссон би бүр дуустал нь яримаар санагдаад. За. Түрүү нь бол бүгчээсэн. Тэгээд түрүү аав ээж өөр хүнтэй найзхаа хүүхдээс уулзгаад ярьжсэн да. Тий. Тэгээд тэрөөс таахгүй би тэр үсгүй явуулаад тэгээ ахиж хамт амьдэрсэн байхгүй юу. 8 жил үргэсэн бүсгүй. Тэгээ хамт амьдэрч чагаад наттай нэг өдөр байж байгаа нэг л өдөр гэсэн байхгүй. Би нэг гэртээ харьчаад ирмээр санагдаад байна гэл. Тэгээ яваад тэр шөнөө нас орцсон. Гид зүрх наглаад. Тэгээд тэгжил үтэрс болсон да. Тэгээд 38 хүртэл сүлдээ суухгүй явж байгаад одоо нэг сая нэг юу ихтэй болоод нэг 6 7 жил болж байгаа. Яг тийм л юм бол тэгээ одоо харамсаал байдаг юм. Ээж явах хүүгэнд орохгүй. Гэтэ би ч ороогүй л тээ. Ямар ч үсэн хамт амьдрал гэж яваал зөвшөөрөхгүйсэн ч гэсэн хамт амьдрал гэртээ өөр авчирсан байж байгаа. Яг хамгийн сүүлд нь дээрс бүхэл салгасан да. Зүгээр л танаас бүр мэдэрсэн юм шиг холтчиж тий. Тийм тэгээ ялтчгүй л өнгөрсөн. Тэгэл тийм л юм болсон да. Баярлалаа. За баярлалаа. Ай. Нэг яаж ч болохгүй юм гэж хүний амьдрал нэр тулах юм те. Бүсэд ч хамт байж болохгүй хүмүүс гэж байна. Салж баад хичнээн мянга хүссэн ч салж болохгүй хүн гэж байна. Зөө чимтэй хүний амьдрал нэр үнэхээр таашгүй. Гэтэ хамгийн амар юм бол яг энэ хайртай хүний алдах. 8 жил зүтгэлээ тэгээд бид нар хамгийн жаргалтай үедээ айг хором хийгээд тийм ээ хамгийн аз жаргалтай үедээ нэгэнд хөл биднийг салгах хүртэл гэж хангараа өрөвдөг. Яг тэр сая санаанд орчихлоо. Атуу утсан бол хамт байх байсан юм болов гэж бодогдол суужлаа. Наран цэцэг магсэрэгч маань бичсэн байна. Богинохоо амьдралд хүн хүнээрээ байж байгаад л дуусах юмсан жижиг юм даа гэж. Нэвнэ. Амьдрал таашгүй, хайртай дуртайг суучхаад алж чадах гэж байгаа юм шиг зодуулах ч бас амар шүү. 4 настай охин минь эмми минь аварч яж үлээ. 3 өр минь бурхнаас хүсэн бэлгштэй. Сайн хандаараад одоо бол үнэхээр өндөр утган сайхан амьдарч байна уу. Хүний амьдрал үнэхээр сонио шүү. Харийг дагуулж цагаан дагаж олон өнгөр солигдож байдаг гэж. Үнэ. Тэгэхээр одоо нэвтрүүлгийг авалдаг гэснээс хойш ганц л юм аягүй хэлхийг хүсдэг болчиход байна. Зүгээр нэрээ маргааш надад юу тохиолдохыг, маргааш танд юу тохиолдохыг, маргааш бидний хайртай хүнд юу тохиолдохыг бид нар таашгүй шүү дээ. Тэгэхээр богинохоо амьдралдаа нэгэндээ хайртай бай. Магадгүй өнөөдөр та муудалцчаад тийм ээ. Хэрэлдчихэд хайртай хүнээсээ холтоод ингээ явж байгаа л уучлалтгүйгаараа хайртай гэдгийг хэлээрэй. Эргээд харамсахгүй тулд тийм ээ. Тэр үед нь тэгээ хэлчихгүй явдаа гэж өрөө оронд юмнаас олж муудалцаж, маргалдаж харамсахгүй тулд хайртай хүмүүсээ хажууд байгаад ирнэ л илүү их хайрлаарай.
За өнөөдөр хамт байсан бүх сонсогчтой холбогдсон бүх сонсогчтой баярлалаа. Студид хөтлөгч амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Кафе Фаскочи, Италийн кофений тансаг соёл Монголд мэдрэх боломжтой олж мөн Your Home Your Zone Best буюу баян зүрх салбарт агуулгах чөлөөлөх худалдаа зарласан байх нэ. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш энэ цагта иргэн баярт харуулцгаая.